хамгийн төвөгтэй баримт бичих болох Монгол үндэстний карт, хуулийн төслийг Оросын холбооны улсын ойрод Монгол Жангар Тэрбувев хэдэн жилийн турш бичиж боловсруулсан. Тэрээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй бөгөөд бусад орнуудын ижил төрлийн хуулиудыг судалсан. Шударгаар хэлэхэд ийм хуулийн төсөл бий болсонд бүх монголчууд талархан хүндэтгэх учиртай. 2023 онд Жангар Тэрбувев энэхүү хуулийн төслөө авч Монголд ирж түүнийг урьдчилуулах ажлыг эхлүүлсэн. Түүнийг олон хүн дэмжсэн. Тэдний олонх нь хууль эрх зүй, эдийн засгийн нарийн мэдлэггүй нь ойлгомжтой. Төслийг булан авах, өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх оролдлогуудад гарч байсан ч энэ нь угтаа боломжгүй зүйл юм аа. Учир нь ийм төслийг бичихийн тулд хууль эрх зүй, бусад улсын хууль тогтоомжийг мэдэх, түүнийг судлах шаардлагатай. Өнөөдөр уг төслийг урьдчилуулах үйл явцад халах, ойрд, бурайд, даргинга болон Монгол угсаатны олон төлөөлөл оролцож байна. Хөдөлгөөн нь жигдэрч зорилгынхаа төлөө итгэлтэйгээр урагшилж байна. Энэ нь Чингис хааны дараах бүх монголчуудыг нэгтгэхэд уриалах хоёр дахь хөдөлгөөн боловч энэ удаа оюун санааны орон зайд хэрэгжих зорилготой. Зохион байгуулагчид, санаачлагчид ямар нэгэн гадны дэмжлэггүйгээр сайн дурын үндсэн дээр өөрсдийн хөрөнгөөр ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг хүсэх болно. Өргөдөлд дараах байдлаар гарын үсэг зурж болно. Олон улсын сайтад, Монголын сайтад, эсвэл Улаанбаатар хот Олимпийн гудамж 9 5 давхарт байрлаж байна манай офис. Тун удахгүй өөр нэг офис нээгдэх бөгөөд энэ талаар нэмэлт мэдээллийг дараа хүргэнэ. Сложнейший документ, законопроект Монгол-Удунский карт писал и готовил в течение нескольких лет Айрат-монгол из России Джангар Тербеев, экономист и юрист по образованию. Он изучал такие законы в других странах. Честно говоря, все монголы должны молиться на него за то, что появился именно такой законопроект, объединяющий всех монголов. В 2023 году Джангар Тербеев приехал с законопроектом в Монголию и начал его продвижение. Его поддержало множество людей. Многие из них не обладают юридическими и экономическими знаниями, что естественно. Были попытки рейдерского захвата и узурпации проекта, что, конечно, невозможно в принципе, ведь его надо написать, знать юриспруденцию и законы других государств, изучать историю. Сегодня процесс продвижения продвигают халхи, айраты, буряты, дариганги и многие другие представители монгольских народов. Движение выровнялось и уверенно идет к цели. Это второе после Чингисхана движение, призванное объединить всех монголов, но уже на духовном пространстве. Организаторы и инициаторы не имеют никакой поддержки со стороны и работают добровольно на собственные средства, что вполне закономерно. По мере необходимости они будут обращаться за финансовой поддержкой. Петицию можно подписать на международном сайте, монгольском сайте или офисе по адресу Улан-Батор, улица Олимпийская, 9, 5 этаж. Очень скоро появится еще один офис, о котором сообщу дополнительно. Спасибо за внимание.